Хай. Энэ бол Хулан Болдоо 2 Солонгос явж эрүүл мэнд гоо сайхнаа бодсон аяллаа видео. Part 1. Хоёр нийлх хүүхдийнхаа төлөө урт удаан эрүүл энх явахын тулд аав ээжээ хоёр бүтэн биеийн шинжилгээнд орж биеэ бүрэн таньж авсан өдрүүдийн тэмдэглэлийг маань хүлээн авч үзээрэй. Харин дараагийн ангиар миний хөх томруулах мессежд орсон тухай үзээрэй. Окей. Бүр ихнээс нь явцгаая. Бүр жоохон харагдсан байна. Солонгос руу эмнэлэг рүүгээ авч явах хачаагаа бэлтжийн. Зүгээр аяллаа хачаанаас гэхдээ шал өөр юм байна. Газрын зураг жоохон буун солиулж авсан зоодог. Тэнд их халуун байгаа учраас ариун цэврийн арьс харчилгаа, нүүр будгийн зөвлөнүүд, тэгэл дандаа биеийн твтэйхэн тухтай, баахан оймснууд, зузаан үнднүүд, яг нэг аяллаа зорилгоор өмсөх хувцснууд бол нэг хаваагүй. Эдгэрж яхтай унших номнууд, үзэх кинонууд, компьютероо, ноутбукээ, гэртээ байгаа юм шиг тухтай байхад хэрэгтэй юмнууд л. Явж намайг тосч авч байгаа хүнээ олж авцгаая. Hello. Hi, yes, that's nice to meet you. Nice to meet you. Эмнэлгээс маань ингээд жолооч тосч авсан нь ёстой хэрэг болсон. Чамдаануудаа бариад анх удаа ирж байгаа сөүлд өөрсдөө учраа бол бас ядархал байсан баг. Өөр хөрхөх болон нэмэх хоёр гэж бичсэн хүлээж яадаг гинэ. Тэснэ юу хэрэгтэй ямар мөнгө солиулах уу, SIM карт авах уу гэх. Наа жоохон дагуулж яваад бид хоёр сая SIM карт аваад угцаа 15 хоногийн unlimited dataтай eSIM 55,000 воноор авлаа. Одоо бодлого байлаа. Бүтэн биеийн өөрчилсөн шинжилгээнд ороход явж байна. Кореа их сургуулийн Анам эмнэлэг дээр. Анам эмнэлгийн хаалгаар ороод International Center-ыг нь олоход амархан юм билээ. Тэгээ энэ дотор ороод Монголд байгаа юм шиг. Монгол хоёр ч орчуулагчтай. Бүх үед дагуулад хөтлөөд гүйцэт юм билээ. Бид хоёрын орох бүтэн биеийн шинжилгээ гэдэг нэг цэг дор оожирлох, удах ямар ч шаардлага байхгүй. Эхлээд биеийн байдлын асуумж аваад авах шинжилгээнүүдэд дэлгэрэнгүйгээр танилцуулж өгсөн. 맥박 순전도 검사의 비치는 신질게 산부인과 자궁 때 주된 하드레인 엄마 하드레인 신질게 유방 X선 촬영 검사 네 신질게 폐 엑스레이 검사 대신에 신질게 복부 초음파 검사 기계에서 윤회시경 수면 тэгээд хотоодны дурандаа болохоор унтуулагчтайгаар за шинжилгээний явцад ямар нэгэн шарах юм уу эсвэл одоо өрөвсөл харагдах юм бол тэндээс нь шууд эдийн шинжилгээ авдаг. Одоо ямар нэгэн одоо унш авсан өвчин ч юм уу эмчийн завраар ууж байгаа юм бол байхгүй юм шүү дээ тийм ээ. Байхгүй. Энэ болохоор жоохон нөгөө стресс санаатай холбоотой стрессний шинжилгээ байхгүй юу? Эмэгтэйчдийн шинжилгээг нь хэлчихсэн тийм. Шинжилгээ нутрагаар дамжин савны амзрын хадрын шинжилгээ гэдэг байхгүй юу? Энэ шинжилгээ ихээр зөвшөөрч байгаа тийм ээ. Яа бич. Энэ нөгөө монголчууд ирдэг болохоор танилцуулга, асуумж энэ төр бүтээрээ монголоор тийм ээ. Энэ хартаа өтгөнөө хийх сав бүх шинжилгээнүүдтэй ороод хамгийн сүүлд нь ходоодны дуранд нойрсуулгатай орно. Зүгээр орох уу, нойрсуулгатай орох уу гэхээр би айгаад нойрсуулгатай орё гэж хэлчихсэн байгаа. Шээсний шинжилгээ. Гэлцэлт юм шүү дээ. Өөх юм хэцүү юм. Хулангийн шинжилгээнүүд одоогоор 22% явж байна. Бусад хүмүүс ийм их шинжилгээнүүд өгч гисэн байна. Зүрхний бичлэгний шинжилгээнд байгаа юм. За эхнээс нь даралтыг үзье.
Явахдаа л шууд бүх процесс нь явагдаад дуусчих юм байна л та. Би сая цусны шинжилгээ өгсөн. Ямар шинжилгээнд ямар зүрхний бичлэг хийлгээд эмэгтэйчүүдийн шинжилгээ умаа хүзүүний хавдрын шинжилгээ авахулсан. Гэтэ одоо энд төрүүлж байгаад буцаагаад эмэгтэйчүүдийн эмч маань дуудана гэсэн. Тэгээ удахгүй цээжний эрдэнэтгэнд харуулна нүд сонсгол үзүүлэн амар өлсөд хотод хонхолцоодсэн чи ирсэн ч гайгүй болчихлоо. Юм дуусны дараа зутан өгнө гэсэн тэр зутангаа үлээж. За яг 2 буурын хэдээр нэрхий өрөөгөө тааруулаад сугаа яг наалдуулахгүйгээр зогсоорой. 들이마시고 내쉬고 다시 들이마시고 내쉬고 이번에 숨 크게 들이마시고 세게 이번에 숨 크게 들이마시고 세게 더 세게 불어주셔야 돼요. 다시 크게 들이마시고 Ерөнхий биеийнхээ баримжааг мэдээж гадарлаж байгаа ч гэсэн илүү нарийн шинжилүүлж хавдар тусах болон зүрх өвдөх магадлалыг эртхэн мэдэх зорилготой байсан юм. Тү. Хоёр жоохон хүүхэдтэй хоёулаа хамтдаа насаараа л амьдрна гэсэн зорилготой байгаа юм чинь мөн гид хөрөнгнөөс илүү эрүүл мэндэл бодох хэрэгтэй. Хамтдаа өвөө эмээ болтлоо байхын тулд үр хүүхдээ томоо болтол эрүүл энхүүчтэй хിവэрэ байхын тулд. Өнгө ялгахад ямар нэгэн асуудал байгаа юу? 없어요? Гурав юм уу? 3 Ер нь бол жоохон харахад хэцүү байдаг гэхдээ шилжүү. 하니까 보면 이쪽 차이가 좀 있죠? ер нь болохоор яг ингэ хаагаад харсан чинь Тийм байна. 되고요. Тийм байна. зөв найраад үдээ болохоор бидний нөөе 사진 다 хэлжээрэй. 걸려요. 멈춰요. 한번 깜빡이고 멈추고. Яг 밥 먹어도 계속 깜빡이면 계속 사진이 안 찍혀요. Энэ болохоор нөгөө нэг сонсголын ингэ багтаа юу? Одоо энэ чихвч зүйлгэж болохгүй. Сонсогдох болгонгууд нь энийгээ дараалал анзаа. 작아져요? 소리가. Амар хэцүү сонссоо. Сая амьдралтаа анхудаага чихний сонсголоо шалгуулж үзлээ. Миний сонсгол айгу муу юм шиг байна. Нэг амар хэцүү байсан. Сонирн байсан. Тэгээд нүдний хараа маань бас муудсан юм уу да. Уул нүдний хараа гайгүй байгаад би шил зүүдгүй. Гэхдээ яг холын юм харахад хэцүү байдаг л да. Гэхдээ it's okay. Тэгсэн чинь сая бүр ингээд хараагаа шалгуулсан чи амар муу байсан. Одоо хөдөлтөг шүү дээ гоолоо. Овсаа. За одоо уян зуу тавих ахгүй юу? Баруун гараа өгөөд. За уян зуу болохоор жоохон хөдөлсөн ч гэсэн зүгээрээ. Тэгэхээр яг доор нь яг энэхийн үүд хэсэг ахгүй юу? Харах юм бол энэ доор таксинэр хүлээгээд. Танд нөгөө нэг мэдээ алдуулах юм цацах, спрей цацах байхгүй юу? Жохон муухай амттай ч гэсэн бүгдийн зайлшгаарай. Гэж. Амсаад өгчээд. За бүгдийн зайлшгаач. Ингээд л унтаад босоод ирсэн чи ходоодыг мань дурандаа таарчихсан байсан. Хэдхэн минутын л ажил болсон. Дөнгөж сая ходоодоо дурандуулчаад гараад ирсэн. Гэхдээ бол энэ яг унтуулга биш юм бэлээ. Нөгөө мэдээ алдуулах ч юм уу, өвчин намдагч биш болохоор хүний биеинд сөрөг нөлөө байхгүй. Зүгээр л яг ингээд хүчээр унтуулад сэрэж байгаа хөөх. Одоо нөгөө сая ходоодны дурангийн үеэр хэрвээ ходоодод ямар нэгэн шарах байх юм бол тэндээс нь шууд шинжилгээ авна гэсэн. 5-10 минут суужгаад багаар ус ууж болно. Тэгээд хоол идэж болно. Одоо мацгаа тайлж болно. Болтойдоор яагаад Солонгос улсыг яагаад анам эмнэлгийг сонгосон бэ гэвэл Монголд зөндөл үзүүлдэг л дээ. Гэтэ бүр яг бит хоёрт өөрсдийг маань буруу оншуулж, буруу эм өгч байсан тохиолдол байдаг болохоор нэг удаа ч гэсэн эрүүл мэндийнхээ төлөө маш чанартай эмнэлгийн орчинд зорж очиод шинжилүүлье гэдэг зорилготой байсан. Анам эмнэлгийн хувьд Монголоос зуучилсан Хана Медикал маань зөвлөсөн юм. Саяхан 2023 оны 7 сард шинэ барилга нь ашиглалтанд орсон. Бүх юм шинээрээ байгаа. Монголчууд очиод бүтэн биеийн шинжилгээ анх удаа өгөхөд 20% хямдруулж өгдөг. Маш зэрэглэл өндөртэй Солонгосын топ Корея их сургуулийн эмнэлэг гэх мэт даваа талууд олонтой. Шинжилгээгээ өгөөд дуусаа гараад ирсэн.
원이 хоол идэх хэрэг юм гэж өгсөн. Ингээ 3 цагийн дотор бүх биеийг шинжилүүлж дууссан хоёр буудал руугаа явлаа. 10 хоногийн дараа уулзцгаая. 안녕하세요. 네네. 그래요. 검진 받으시느라 고생할게요. 네. хэд хэдэн ер нь болохоор асуудалтай юм уу эсвэл ямар нэгэн өөрчлөлт гарсан талаар тайлбарлаж өгье. За энэ болтол сонсгоё. Бидний бие тун сайн байсан 2-3 анхаарах, гүнзгийрүүлж нарийн мэрэгжлийн эмчид үзүүлэх даалгавартай. Ямар эрдэс бодис дутагдaltaй байгаа, юуг яаж хэрэглэж биеэ инхрүүлвчдэг эмчээсээ мэдэж авсан. Биетэйгээ бараг анх удаага бүрэн танилцсан мэт л боллоо. Надад мэддэхгүй ч гэсэн их олон нууцтай ээжээ бие маань. Илүү эрүүл, аз жаргалтай хамтдаа байцгаая.